Би болохоор Хинтээ аймгийн Гашир сумын залуу яж төмөрцөх гэж хүн байна. Манай мигморч гэдэг хүн байсан. Би болохоор Гашир сумын Өгн оюун Пүрэвж гэж хүний одоо 5 дахь үеийн мөр үйж хувьяач хүн байна. Одоо миний багын үед ид мөр ундаг байхад бол хаврын уралдаан айгүйх болдог байлаа. Хавруул ингээд наадам садан хордгоо байсан. Тэр үед бол одоо хаврын уралдаан бол ихээ сайхан байдаг гэсэн. Одоо хүүхдийн эрх хамгаалалттай те тэр наадмыг зохион байгуулж байгаа тэр наадамд уралдуулж байгаа уяачид эзэд тэр хүүхдүүдийн эцэг эхчид ингээд дор бүрнээ өөр өөрсдийнхөө ингээд хариуцлагыг сайн өрөөд явчих юм бол энэ дээр ямар ч тийм одоо буруу асуудал бол гарч ирэхгүй байх гэж байгаа. Манай хүүхдүүд хүртэл одоо ингээд те одоо ингээд хот хизээ наадам болох юм бэ аваа. Одоо би ингээд морь унж уралдмаар байна штэ. Ингэсэн тиймэрхүү юмнууд л одоо надаас аягүй их асуудаг. Би ганцхан миний мэдлийн юм байгаа ш. Тэгээд бас хүүхдүүдээ миний одоо ингээд морь сайхан одоо тий хавар ингээд дулаан болонгот морь унаад уралдаа минийх одоо тэгээд тиймэрхүү байр суурьтай ингээд бүгдээрээ байж хаж байгаа байхгүй. Тэгээд бус хүүхдүүд ч гэсэн яцсан адилхан ингээд наадам хизээ болох гэл хүлээж л байгаа. Тэгээд энэ хүүхдүүдийн бас эрхийг бас аль талтай бас зөрчөөд байгаа байхгүй юм чинь. Тэр хүүхдүүд чинь бас тэгээд дуртай юм унаад дуртай юм хийгээд ингээд явахыг хүсэж хахад бас тэрний бас эрхийг боогод байгаа байхгүй юу. Бусад бүх аймгийн бүх сумдуудад бүгд адилхан ингээд бас миний үеийн сайхан залуучууд ингээд морио уяад морио илдээд ингээд үнэхээр ингээд наадмын ингээд нэгээд өгчих юм бол бүгд л морио уралдчихсан гэсэн бас нэг цаанаа нэг сэтгэлдээ бас нэг горилготой л ингээд бүгдээрээ хүлээгээл байж байгаа. Тийм учраас одоо наадмаа бас нэг 8 настай хүүхдэн эсвэл 8 настай хүүхдэдээс 10 настай хүүхдөө ингээд мордуулна тэрнээс доош мордуулахгүй гэж юм уу ядаж тэгээд ингээд аль талаа ингээд бүгдээрээ бодолцож үзээд ингээд наадмынхаа шийдвэрийг нэг талдаа гаргачвал болно. За уяач биднэрт бас залуу уяач нар биднэрт бас айгүй хэрэгтэй байгаа байхгүй юу.